Эрхэм хүндэт үзэг сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. 20 дугаар зууны мэргэжилтнүүд нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү нэвтрүүлгийг Эрдэнэ амжилтмаа миний бие хөтлөн явуулах болно. Манай өнөөдрийн дугаарын зочноор Монгол улсын гавьяа тогш Аюушийн Тарвж багш маань оролцож байна. За багш минь сайн байна уу? Сайхан өвлжж байна уу? Сайн байна. Сайхан өвлжээд хавар орлоо. За. Өнөөдөр чинь бурхны хайр ивэл халигд цэлгсэн. ертөнцийн сайхан өдөр тохиож явах шиг байна. Баярлалаа. За Тарвж багш маань одоо Монгол улсын боловсролын салбарын түүх гэд ярих юм бол одоо өөрийнх нь сургуульд орсон цагаас эхлэх юм бол 80 жилийн түүхийг одоо бүтээж туулж яваа ийм эрхэм хүндтэй багш байгаа. За тэгээд та бид хоёр мэдээж өнөөдөр одоо таны тухай болон одоо боловсролын салбарын тухай ярилцах болно. За тэгээд та бидэнд нутаг ус аав ээж өөрийнхөө бага насны тухай ярихгүй юу? За халахцсан хаан хэнтийн нутаг Эдэн Чингисийн эдгээр мороор хөлгөж эдгээр мөсөмэй сайхан гал уулантан дээр төрж мэдлээ 1932 оны онд Хөхөвөт гэдэг уулын өвөрт төрсөн гэж байгаа шүү. Та айлын бага охин гэлөө? Айлын бага охин. Одоо айлын бага охин 93 94 насыг зооглоод одоо ингээ сайхан сууж штэ тий. За та маань тэгээд хэдэн настай анх сургуульд орж ив? Би 9 настай мэмэ хөгжөөд 1941-42 оны жилийн жилд сургуульд орсон. Эднэгийн мэг сургуульд. Эднэгийн мэг сургууль гэж нэг сайхан олон цонхтой цагаан байшинд хичээлж байлаа. Оросуудын даран тордог зам газар учраас манайх чинь Оросын олон барилгатай тогтсон бэхжсэн сайхан нутаг байсан шүү. Тийм байж тээ. Тэр үеийн сургуулиуд бол ихэнх нь л тухайн үед ч одоо эсгийн гэрт үйл ажиллагаагаа явуулдаг байсан ш. Тэгвэл та ч одоо бүр тийм сайхан байшин танхимд сурж ирсэн байж тээ. Тэр үеийн ер нь сурагчдын дүрмт хувцас гэж ямар байсан, цүнх нь ямар байсан, сурах хүч гэж юу байсан? Дээлээ өмсөн да. Монгол дээлээ өмсөн, давуун цүнхтэн таван хөшөөтэй төсгөө форм гэж байхгүй. Тэгээ яг хөтэ эрэгтэй нэг ногоон чөлөө, эмэгтэй хөвчлөө өнгөний дээл хийн. Тэгээ таныг сургуульд орж явах яг тэр үе чинь одоо юуны дэлхийн 2 дугаар дайн эхэлж байсан үе байна шүү дээ. Тэгээд тэр үе ер нь Монгол хүмүүсийн амьдралд болоод хичээл сургуульд ер нь нөлөөлж байсан болоо ямар нэгэн нөлөө үзүүлж байсан уу? Дэлхийн 20 дугаар дайн гэдэг чинь дэлхийн 60 сая хүн Оросын 20 сая хүний амьд ялгсан аюултай дайн шүү дээ. Энэ дайны үед биднес зотрохол байсан л да. Юу дэвтэр гэж байхгүй олдохгүй. Тэгээд барааны араас бар цаасыг үдээд дэвтэр болгоод ичдэг байлаа. Гэрэлж хийдэг гэж байх биш. Цогцон тийсэн атуу тарганы тусан дэнд хичээл номоо таслахгүй хийгээд болж ил байлаа. Сурагчийн дүрмтэй байсан биднес. За 22 жилдээ. Эхнийх нь дүрм юу эрдэмтдээ болсон ард болж их орон ард түмнийхээ тусын тулд цуцдгүй суралцах үүрэгтэй. За нэгдүгээр хоёрдугаарт нь энэ дүрмийг зөвшөөрөл сургуулиас өөхөрт дарга хэмжээ авна. Энэ гоё дэвтэрчсэн дүрм байсан шүү. Хадгалж явдгаас олдгоо байгаад байна. За тэгээд сурах хүчиг гэж ер нь ямар сурах хүчиг вэ? Сурах хүчиг цагаан толгой. Хичээлүүд ер нь яг тоо монгол хэл гэсэн хичээл голчтой үздэг. Ямар хичээлүүд үздэг вэ? Хөгжлөд нь гоё хичээл ордог байлаа. Үлгэр түүх ярүүлнэ. Ой тогтоолтыг шалгадаг, хөгжүүлдэг. Арслан Темирийн хаан гэсэн олон сайхан үлгэрүүдтэй номыг бидэнд өөргөө болгож өгөөд хугацаатай шийдлүүлнэ. Шийдлөхөөр онцгой хөгжүүлдэг байсан.
Тэгээд одоо нэгдүгээр ангид ороход энэ бомсонгийн гонгор гişүүлцэн хөөрхөн бороо гэж хичээл заадаг байл. За тэгээ Хожигийн Азарбаатар Жамбал цэрэнгийн яс хөсрөн тамжил самсрын гэж миний дөрөв төгсгөн дөрвөн сайхан багшаа би дурсаж байна өнөөдөр. Тэнгэрийн орноос харж сүнсэнд баяжж байгаа хөө. Багш нар нь ер нь ямар сургууль төгссөн хүмүүс хичээл заадаг байсан? Манай Ялхарсрын багш л төр сургууль төгсөж ирсэн. Бусд нь сургууль одоо бичиг эрдмийн зөвөр биеэр боловсруулсан гэргийн сургуулийг олж болцоод байсан баха. За тэгээд та маань одоо ямар сургууль төгсөөд хизээнээс ер нь багш болж багшилж эхэлсэн бэ? Би чинь баг сургууль төгсөд багшилсан гэдэг гоо шүү. 4-р анги төгсөө. 4-р анги төгсөө яг дайны жил, зуудын жил гээд засарсан сургууль тарж бас хугацаа ажиллаж л та. Тэгээд 16 настай Идэвхтэй баг сургуульд багш гэж томилогдож байлаа. Тэгээ юу зааж ойлгуулж байсныг бас яам шалгасан. Яамна сойтон гэдэг хүн хөрж манай анги шалгалт аваад. 100% дүнтэй 70% чанартай гараад тэгээ урагшаа сонь дээр миний тухай бичсэн байгаа. Тэр материалнуудаа байдаг л. Тэгээд ер нь тэр үед хүүхдүүд олчлон хэдэн настай сургуульд ордог байсан? Янз бүр шүү. Тэр үед чинь сургуульд нэг айлаар 2-3 очиж ялж ирнэ. Сургууль төвхтэй өвтөргөө байсан. 10 хэд тэр орж байсан. Анжигийн ишчэмс 12-т ороод 4 үйлрээд 10 цэрэгт марж байсан шууд. Сургуулиас. Сургуулиас. Столууртай байгаа шүү. Улираас уучлаа. Тэгээд та одоо 16 настай багш болсон гэхэд зарим шавнар чинь бараг танаас ахмад хүмүүс байсан байх гэдэг шүү дээ. Ахмад. Чөцөл юм, ойролцоо юмнууд. Яа, та тэгээд Идэвхтэй сургуультай хэдэн жил багшлаад ер нь аль сургуулиудад багшилж байна? Идэвхтэй сургуульд 10 жил багшилсан. 8 жилийн багшигээд 2 жилийн эрхлэж шуулдаг. Тэгээд 53 оны 58 оны 3 сард аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргуулгын гэж бас авчихсан. Тэгээд тэнд удаагүй тэгээд 59 оны 1 сард өндөр хааны 10 жилийн сургуульд багшаар очсон. Тэгээд 3 дугаар анги удирдаад тэгээд багшийн сургууль 2 жил явсан. Тэр үед ажиллаж байсан улсыг 2 жилээр сургадаг байлаа багшийн сургууль. Тэгээд багшийн сургуулиа төгсч ирээд 63 онд 1-р 10 жилийн сургуульд хичээлээ эрхлэгчээр бараг 30 жил ажилласан да. Багангийн хичээлээ эрхлэгчээр. Тэгээд тухайн үед чинь одоо ер нь ардын хувьсгал ялах үед манай монголчууд чинь ихэнх нь одоо бичиг үсгийн боловсралгүй байсан шүү дээ. Тэгээд нам засгаас бүх нийтийг одоо бичиг үсгийн боловсралтай болгоно гэд тэр төр курс сургууль одоо 10 гэрийн сургууль энэ төр гээд янз бүрийн одоо нэр томьёотойгоор өдөө орон нутагт Улаанбаатар хотод гэхэд бүх байгууллага үйлдвэр аж ахуйн газрууд аймаг сум баг дээр ийм төр курсууд байгуулж ажиллуулж байсан юм байна лээ. Та тэр бас тэрэнд багшилж байсан байх та. Бичиг үсгийн багшаар ажилласан. Аймгийн сумын захиргаа баг сум чинь одоо бичиг үсэг мэдхгүй бүх хүнээ бүгдийн дуудж ирээд албан ёсоор дуудж ирээд хичээл сургууль хамруулад сургаад гаргадаг. Тийм мундаг төр захиргааны байгууллага ард түмний боловсрал мэддэгтэй болох тул их анхаарал тавьж байсан. Тэгээд бид нар чинь хоёртой хичээлээ заачаад ороод ирээ. Бичиг үсгийн бүлгмийг ажиллуулад. Тэгээд монголчин 100 хүний нэг нь дутуу хүчтэй байсан шүү дээ. Анх 22 дугаар 100 эхлэх үед. 6 хүний нэг нь дуган суудалтай 100 хүний нэг нь дутуу хүчтэй. Шинхэн яар ширхэнд баригдсан. Хоцрогдсон Монгол орн байсан. Тэгээд бичиг үсгийн 99% нь бичигдэн болголоо ЮНЕСКО-гийн шагнал сурч өгсөж байсан шүү дээ. Бичиг үсэг сургасан 125 хүнийг бичиг үсэг сургасан гэд надад аймгийн яамны алтан өсгөө нэмлэх нэг том хар чамдан нар шагнасан байдаг юм.
Тэр үед одоо чамдаанаар шагнуулна гэдэг чи Аа, одоо тийм. ховор зүйлээр Одоо ховор. шагнуулж ирсэн байна. Чамдаач одоо их ховор юм байсан баг. Тэгээ алтус үнэлэх. Шагналж. Тэгээд нөө бүх нийтийг одоо бичиг үсгийн боловсралтай болголоо. Сүүлдээ баг боловсрал, дунд боловсрал гэл ингээд шат чатаар боловсролын төвшин ахижсэн шүү дээ. Тэгээ энэнд бас энэ нөгөө орон сургууль гэж явагддаг байсан тийм ажлаа хийж байгаа хүмүүс 10 жилд орон сургууль 50 нас бий болсон баха. Хамгийн түрүү манай Мишкин сөхөө гэж 50 наснда орон сургууль онц төгсч яра хөрөө болж. Тэгээд онц төгсөл орон сургууль төгсөөс олон бай одоо хамгийн настай ардын жижигчин Жолонбаатарын шар хөөхөнт. Манай арга төгсөөс ч. Тэгээд тэр чинь одоо тэр орон сургуулиа төгсөөд цаашаага одоо ихтэй сургуульд суралцах эрх нээгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Суралцсан. Чухал ч одоо ажил мэргэжил дээр өсөж хөгж боломж нэгдэнэ. Тэгээд тухайн үед чинь одоо нэг сурагчдын дүнг онц сайн дунд муу гэж дүгндэг байсан. Тэгээд багш нарын ажлыг бас сурлагын амжилт чанар гэдэг ямаар нь дүгндэг байсан. Сурагч байхдаа бид чинь дүгнүүлдэг байлээ. Онцсан аппл машин дээр суун. Сайн аппл мөрөн. Дундгар бол хөрөн. Мотор бол гаха. Бүр онцмоо гэж байсан шүү дээ. Тийм бас онцмоо. Онц сайн ч гэж байсан. Мэлхийтэйгүр юу. Ханын сонь дээрээ тавив. Тэгээ ханын сонь тавив. Тэгэл ямар ч байсан гаха унахгүй мэлхийн дээр суухгүй төлөөл явах юм. Гаха авара унаг өшөөлөм. Өхөр хаяа унжсэн бохоо. Тэгээ морин дээр морины хорхойтой хүн болох тэр. Морин дээр холдоос. Нэр морины хорхойтойгээс та чинь бага насандаа бас их морь ундаг, моринд дуртай юм байсан гэдэг дурсамжин дээрээ бас битсэн байдаг шүү. Тэнийг ярих их дуртай шүү. 5 настай байхдаа ганцгаараа даруулуулаад манай Атуу сэргийн эцэг одоо номхон дэлгэн ухад хавхаа азархан дээрээ суугаад бичгийн их хүн ивэлжилтэй. Ямц гэдэг өгнөр хөтлүүлээд гэр тэргээ гурав таарт. За тэгээд наймс 10 настайгаас эхлээд өвлөө уурга шилбэр өрөөд уулаад дарлахад өний өөрийн Атуу сэргийг хөлөөсөн уулын хэр усны мандалд тэрүүлчих гоё шүү дээ. Тэгээ одоо төв рүү орж ирээд одоо энэ сургуульд багшлахаар одоо нөгөө бас морь ахуйгаасаа бас нэлээд холдож эхэлсэн. Тийм. За. Тэгээд сурлагын нөгөө чанар гэдэгт онц сайнны эзлэх хуваар багш нарын ажлыг нөгөө онц сайнных нь эзлэх хуваар нөгөө сурлагын чанар гэдгийг одоо багшийн ажлыг дүгнэхдээ гол одоо дүгндэг байсан юм чинь тэр тийм ээ багш нарын ажлыг тий. Тэгээ та одоо 30 гаруй жил одоо хичээлийн эрхлэгчээр ажилласан хүн багш нар маань одоо нэг хичээлд бэлдэхдээ нэг конспект гэж юм бичдэг байла. Манай аав ээж хоёр багш учраас одоо тэгэл шүнжэнгөө конспекто бичиж гин гээл суугаад л багангийн багш чинь одоо сурагчдынхаа дэвтрийг засна гээл ингээл нойргүй суун. Тэгэл өдөржин сургууль дээр яа бас их ачаалттай байдгүйсэн. Энэ конспекто бас их сайн бичдэг, сайхан бичдэг тийм үдгэр жишээ багш нар бас байсан биз? Байдгүй. Тэр ханаар жил шилдэг багш нар олон байдтай. Ган төмөр багшийг та бас одоо нөгөө багын хичээлийн эрхлэгч байхад ган төмөр хятад нэмсэн ган төмөр гэж нэг өдөр сэгжэн багшаа би улсын цэгт улаан хатар нохоо тоо бодохыг үзлээ. 4 аргын тоо бодож байна. Хүүхэд сурахгүй хүүхэд гэж байдгүй юм байна. Сургаж чадахгүй багш гэж байдгүй юм байна. гэж ингэж надад хэлсэн. Тэр хэлсэнтэй хүрээд ган төмөр чинь өдрийн хичээлийг өдөрт нь ойлгуулдаг. Өдрийн хичээлийг өдөрт нь ойлгуулдаг. Хүүхдийг тэгж сурах хариуцлаганд зөрчилдөг. Тэгээд бүр ангаар алгасуу зургасан улсын анхны багш. Тэгээд анхны бүтээлч бишээ шалгарч байсан. Ангаар алгасуулж сургана гэдэг бол яам хүрээлэнд мэдгдсэн чинь тийм ингэж хаа байдаг юм гэж хариуцдаг гэсэн. Тэгээд үнэхээр байна бид шалгуулъя гэсэн чинь хангаа дарахтаа чирэндэг бүндэн өмсрөнгөд одоо мэрэгжлийн багш нар гэж шалгаад
хувийн 100, чанар нь 70 гарсан. Өндөр амжилт мундаг. байна шүү, тийм. Тэр бол хөдөөд улсад анх удаа гарсан амжилт баг. Тэгээд Монгол улсын тэргүүний ууган өвтөлч багшаар шалгаруулж байсан. Тэгээд энэ түүхийг ярихад би ч нэг ангаах оны дээд сургууль төгсчөөд удаагүй шинхэн эмч байхад нөө Гантмөр багшийн одоо саяхан анги алгасуулсан амжилтыг бодвол тэр шалгалт энтертэл бэлтгэсэн байх л да тий. Тэрэнд би нөө мэдрэлийн эмчийн хувьд орж нөгөө хүүхдүүдийг үзэж барьж бүр аймгаас одоо намын хорооноос захиргаанаас юм комисс гараад тэгээ нэгдүгээр сургуулийн урлаг зааланд нөгөө үслэгийн дүнгээ ярьж хуралдаж ирснийг нэрээ саналаа. Тэгэхээр бодвол тэр одоо хүүхдүүд оюун ухааны хувьд ч гэдэг юм уу тийм анги алгасах боломж байна уу? Энийг цаашид одоо улс орон даяар нэвтрүүлэх боломж байна уу гэж л бас үзэж ирсэн юм байна л да тийм ээ. Тиймгээ хаваа хөө гэж байсан шүү анхан хэлэхэд. Бүндэн багш гээл тэгсэн чинь аав ээж хоёрын амнаас наад нэрийг чинь би бас их олон сонсож ирсэн юм байна шүү тийм. Бүндэн компьютер хангаа гэж одоо яамны том хөлтэй. Тэгэхээр тэр дээр үер чалгаад. За тэгээд яам юунаас шалгалт ирлээ гэсэнтэй холбогдуулаад асуухад тухайн одоо таныг ажиллаж явах үед одоо 20 дугаар зууны үед гэсэн үг шүү дээ. 20 дугаар зуунд ч одоо сонин хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг чинь бас их хүчтэй байлаа. Тэр үед одоо аливаа байгууллага хамт олныг сонин дээр сайшааж бичих нэг өөр хэрэг. Хэрвээ сонин дээр ямар нэгэн шүүмжлэл гарах юм бол одоо тэрний мөрөөр гээд маш их одоо арга хэмжээ болдог байсан. Тэр талаар та бас тийм зүйл болж яваа таны ажиллаж байгаа. Шаардлага шүүмжил. Шүүмжил гэсэн байвал хурлаар авч хэлчихнэ. Засаж сайжруулах ямар боломж байгаа юм гэдгийг хамт олон сонсно. Тэгээд яаж хэрэгжүүлж тэр шүүмжил арилж ажил хэрэг өөдөө дэшээ явж ийдэг байн шалгана. Тэ. Шүүмжлэгдсэн хүн бол хамт олонны өмнө тайлангаа тавьж ажлаа сайжруулсан амжилт гаргаж үйж. Тэгэл одоо шат шатныхаа одоо намын байгууллагад тайлагнан. За тэр нь одоо дээшээгээ мэдээлэн. Тэгээд тэр одоо үр дүнгийн нэрж том хэмжээний шалгалт. Манай эрүүл мэндийн салбарт ч тийм юмнууд зөндөл болдог байсан. Би бас тэрийг мэдж байгаа л да. Боловсрол бас ялгаагүй л тийм байсан ба. Хэмжил бол шаардлага. Шүүмжил. За тэгээд тэр одоо 20 дугаар зууны үед ч одоо энэ одон медаль гэдэг шагнал гэдэг чинь бас их ховор өгдөг байлаа штэ. Тийм ээ тэгэл ер нь голдуу баярын бичиг үн бүхий зүйл гэсэн юмар их хүмүүсийг шагнадаг байсан. Та ер нь ямар шагналд авч баярын бичиг олныг л авсан байх та бодвол. Баярын бичгээр нь бичгүй байх шүү. Тэгээ сурагч байхдаа шагналж өдснээ хэлчихээ байж. Нэгдүгээр ангид ороод даржаагийн амгас гэдэг хөөрхөн шар хөвгтөж эрэхтэй сууд. Тэгээд тавсчин шалгуудаар онцтон аваад. Аяг дөрөн хатсан мойл. За биеийн алчуур гэж цаахар цагаан алчуураар шагнуулаад баяр хөөртэй болж байсан. За хажуу талын шагналж одоо баярын бичиг тэгээд халуун цав сумтай үзгээр шагнуулах ч одоо том шагнал байлаа шүү дээ бидэнд. Тийм шүү дээ. Халуун савда улаан халуун сав гэж их ярьдаг байлаа. 25 сумтай үзэгч одоо багш нарын хувьд бол одоо бичгийн гол хэрэгсэл ажлынхан тийм ховор олддоггүй байсан. Та ер нь ямар үзэг юугаар бичижсэн? Би л сургуульд ороход бид нар одоо нөгөө юм дүрдэг чирнээл гэдэг бэлхний савтай 86 гэдэг үзэгээр өвчин. Тий. Бид нар чинь шоргоолцсон хошуутай үзэг 5 хошуутай үзэг гэж үзгээр бичдэг. Тэгээ хөлтөн пэшнтэй ангид чинь үлээж жоод өнөөхөн хөлтөн цар чинь амьсгалаараа бишгэж жоод бичин дэ. Тэгэхээр одоо таныг 40 онд сургуульд орж байлаа. Би 70 онд сургуульд орж байхад мөн л тийм байсан шүү дээ. Тэгэл чирнээлээ найруулна нөгөө усан чирнээл гээл нөгөө чирнээлээ дуусгаар нь ус нэмсээр гал нүдхэн цэхээсээ юм болоод дэвтэр дээр баг үзэгдэхгүй. Зарим нь алтан чирнээлээр бичнэ гээл өтгөн найруулаад тэгээ нөө чирнээл чинь нунтаг тийм ээ. Нунтаг чирнээлээ энэ тэргээр асгаал бөөн гар хуруу нүүр ам толгой чирнээл болсон хүүхдүүл явж идэг гэсэн. Ер нь би 4-р ангид орсон үеэс нэг 10 үзэг гэж гарч ирсэн. Авторучк гээд дөрвөө үзэг гэж байсан бас. Тий, дөрвөө үзэг гэж байсан. Тэгээ нэг авторучкийг ч одоо ингээд дээлэндээ багш нар бол их зүүн те. Одоо тухайн үеийн сэхэтнүүд гэдэг юм уу одоо ажил алба хийдэг хүмүүс
тэр авторууч зүүгээд явж байгаа хүн бол одоо их Гоё том шүү. гоё байлаа шүү дээ тийм ээ. Цацл ордос. Тийм. За өшөө одоо тийм сонин сайхан түүх юу байна? Одоо миний асууснаас гадна таны тухайн үед одоо сурагч байх үед, залуу багш байх үед одоо тохиолдож исэн гоё тийм түүхүүд дурсаж ярих юмнууд одоо юу байна? Юу гинголж ирэх. Юу ч байсан яах вэ? Ер нь хүүхдүүдийн одоо жишээлбэл ингээл сурагчдын та дүрмтэй байсан гэд ярьсан шүү дээ түрүүн тий. Тий. Бид нар чинь сурагчдынхаа дүрмийг одоо ягштал цээжилдэг байла. Тэгээд одоо сурагчийн нөгөө нусны альчуур гэд тэгтэл одоо хаашаа 30 см дөрвөлжин захаас нь 0.5 см-аар нугалж ойсон альчуур байна энэ төргээ заацсан. Тэгээ гутлын альчууртай, нусны альчууртай ийм л байдаг байлаа шүү дээ. Энэ хүрэн форум ер нь хүрэн форум гэж ярьдаг тийм ээ. Одоо Оросын юу л да тий октод нь хар цагаан баардагтай, хөвгүүд нь одоо хүрэн тансран өмд цамцтай, захандаа цагаан даваа хаддаг байсан шүү дээ. Энэ форумд ер нь хизээнээс шилжсэн. Одоо өндөр хааны 10 жилд багш сургууль төгсөд ирэхэд жигдэрчээд байсан шүү дээ. Тийм. 60 онд юм уу. Аха. Та нэг тэр эдрэмгийн сургуультай байж байхад бол хүүхдүүд дээлтэйгэл Дээлтэйгэл байсан баг тийм ээ. Хүрэн форумчод баяа яддаг ялгаа байхгүй маш гоё шүү дээ. Цагаан захтай хүрэн форумтай. Явна гэдэг чинь. Тэгээ бүгд ижил хувцамсаа тийм ээ. Хүүхдүүд л өсөө хоёр шилж байна. Тийм. Хүүхдүүд хамаагүй алмагүйс тавихгүй. Тэгээ хөвгүүд чинь бүгд үсээ ахуулдаг байсан шүү дээ. Тэгээд сүүлд нөгөө нэг ахлах ангийнхан хэдэн хоноос халимаг тавьдаг болсон бэ. Бидний дадлын сургуульд 8 дугаар анги төгсөж байхад ямар ч 8 дугаар ангитай хүүхдүүд халимаг тавьдаг болсон. 5 6 дугаар ангид дандаа л үсээ ахуулдаг байсан тийм. Бид нар чинь үсээ октод нь заавал 2 салаа сүлжин. Тэгээ үзүүрт нь одоо капрон зүүн голдуу улаан лент зүүдэг байсан да тий. Ястай дэт шилдэд байжээ. Үсэнд одоо ингээд үсний хавчаар гэж ярьдаг штэ. Тим юмч зүүлэгдгүй байсан штэ ерөөсөө. Би 9 дугаар ангид энэ аймгийн 10 жилд ирээд үсэндээ нэг юм нөгөө одоо невдинг гэж ярьдаг юм нарийнхан хар хавчаар зүүгээд 10 жир багшид загнуулаад уйлаад бөөнл юм болж идэг гэсэн. Тэгээд ер нь бол хүүхдүүд илүү дутуу юм хэрэгэлдэггүй тийм л үе байсан л да. Одоо ярихад бол хүмүүс бас гайхал байх л да. Тэгээд сурагчийн дүрм таны хэлдэг одоо тэр янз бүрийн хүүхдүүдийн дунд ялгаа гарахгүй сурагч хүн ямар байх ёстой тэргээрэл байдаг байж тийм ээ. Багш хүн гэдэг төрүүлж өсгсөн аав ээжийнхэн дайтай шав нарынхаа амьдралын зүг чигийг тодруулж өгдөг ачтан билээ. Боловсролын салбарт 45 жил ажиллахдаа 30 жилд нь хичээл хүмүүжлэн эрхлэгч хийсэн Ахмад багш Аюушин Таравжав. Аюушин Таравжав 1932 онд Идэрмэг сумын Хөхөвөт хэмээх газарт төрсөн. 1961 онд Улаанбаатар хотод багшийн сургууль дүүргэж, ажил хөтөлбөрийн гараагаа Идэрмэг сумын баг сургуулиас эхэлж, 1948-аас 1958 онд багш эрхлэгчээр ажилласан. 1958-аас 1959 онд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, 1959-аас 1974 оны хүртэл Өндөр хааны төвийн 10 жилийн сургуульд бага ангийн хичээлийн эрхлэгч, 1974-өөс 1976 онд төвийн 8 жилийн дунд сургуульд бага ангийн хичээлийн эрхлэгч, 1976-аас 1993 онд төвийн 10 жилийн сургуулийн бага ангийн хичээлийн эрхлэгчээр ажиллажээ. Боловсролын салбарт инхүү 45 жил хөдөлмөрлөхдөө 30 жилд нь бага ангийн хичээлийн эрхлэгчээр ажилласан байна. Та тэгээд түрүү нэг үг хөгжлийн хичээл гэж нэг сайхан хичээл ордог байсан гэж ярьсан шүү дээ. Та ер нь тэр хичээлдээ их сайн байсан юм бэ. Тэгээд дээрээс нь та төрөлхийн одоо юм оюун төгөлдөр ийм сайхан хүн юм. Би таныг одоо мэддэг болсон цагаас л одоо ярьж хэлэхдээ сайн одоо хүүхдүүдэд сурагчдын дунд юм ярихтаач тэр одоо хаан ч гэсэн шавнараа гэхэд ч одоо хиний овог нэрвэл энэ хүүхэнд тэгэл хідэн онт төгссөн гэл бүгдийг ингээл ярьж яадаг ийм сайхан юутэй тэгээд ярьж хэлж байгаа үг нь дандаа одоо тийм нэг сургаал үг одоо бодит жишээ гэдгийм үү тийм уран тансаг сайхан үгээр ярьдаг.
Та ер нь хүүхэд байхасаа л тийм байсан уу? Тэгэд нэрлэхэд яах вэ? Одоо Тарвж багш гэдээ ярихаар хүмүүс таныг ерөөсөө л тэр чанарыг нь л ярьдаг ш. Одоо ингээл эхлээд ярьж байхад ч гэсэн та маш гоё тийм сайхан юм үгээр ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр та ер нь ном бичижсэн үү? Лав бодвол сонины идэвхтэн бичихч байсан байх гэж би бодож байна таны. Тийм сонины идэвхтэн бичихч байсан. Хэвлээрээ дүүгэн идэвхтэн бичихч байсан. Ном хэвл сонд лилийн бичсэн та. Номгод одоо яг юм чинь нэг яг нөгөө юм бай. Тэгээ тэн дээр сурагчнаас ер нь лилийн юм байж байгаа. Сонд бичсэн бол харин их байгаа. Ер нь тэр үед ч сонины идэвхтэн бичихч гээл хүмүүс манай эмнэлгээс гэлдэг чинь Лувсан Жамбаа дарга байх жишээтэй тийм ээ. Тэгээ байгууллага дээр ер нь идэвхтэн бичихч гэж байдаг байсан баг тий. Урагшаасны тэг Монгол дараадаг идэвхтэн сурвалж л нэртэн бэтэ явж. За та тэгээд мэдээж тухайн үед одоо зөвхөн одоо багшийн ажлаа хийхээс гадна өөр одоо нам засгийн даалгавраар олон л ажил хийжсэн байх. Ямар одоо өөрийнхөө үндсэн ажлаас гадуур ажлууд хийж байна. Би 46 он дэвлдэлсэн 40 жил сонгуул хүлээж явсан. Монгол Ардын хувьсгалт нам 50 он сургуульд 50 жил сонгуул хүлээж явсан. Тавчааны гишүүн нам өөрийн дараа 23 жил нам өөрийн дараа гойсон сургуульд. За төр засгийн байгууллагуудад баг сумын хэсгийн ахлагчид байлаа шүү дээ. 2020. Тийм ажил 60 жил хийсэн. Нэг удаа тэнхэгтэй өгсөн баг. Гэхдээ тухайн үеийн сэхэтнүүч одоо улс нийгмийнхээ өмнө тийм л хариуцлага хүлээж одоо манлайлах үүрэгтэй л явдаг байлаа. Тэгээ багш хүн гэдэг бол одоо яг нийгмийн зүтгэлтэн гол хүн учраас тэр ажлуудыг бас төлхөө хийдэг байсан байна л. Багш хүн гэдэг чинь гайхалтай шүү дээ. Өвдөг хормоноос найдсамар хүн бурхан гэдэг ба. Хоёр өгнөөс нь 20 эрдэм татардаг хүн ухаан гэж. Харваа гэхүүсгээр тэнгэр дурсан өглөөний наран хойш үеийнхний төлөв ирээдүй гэжсэн номын элчин. Залуу юуныг гүйгүүлж нарны шимтэж туяа зөвхөн багш хүн зээжээ гэж үздэг. Багш хүн бол яг энэ шаардлагыг хангаж үйж одоо агуу сайхан багш болох хэмжээнд үнэлэгдэх өргөгдөх шаардлагатай. Таны одоо энэ хэлсэн дотор л одоо багш хүний бүхэл одоо багш хүнд байх хэвээр зан чанар одоо чадвар бүгд багтжээ штэ. Одоо манай мундаг сайхан багш нар олон байлаа шүү дээ. Онцгой намжлын далуусрын улсын гавьяат өгш. Жилтний эмзэнгаан тамар улсын гавьяат өгш. Дөгөр эренчин Монгол улсын би хоёр дахь хөтөлж өгш. Ингээд гэнгийн чимцэрэн дугрын намсраа гэд. Зөвхөн манай сургууль гэхэд 6 гавьяаттай болоо. Амтны долгор гэдэг чинь 20 гаруй жил эрхлэж ийсэн. Тэгээд тавьж одоо ихэр хорогт нэртэй. Ихэр эрхлэгт нэртэй. Сайхан явж байлаа. Одоо та нарын одоо долгор багш, Тарвж багш гэж ярихад яа харахгүй одоо ингээд одоо тэр хичээлийн эрхлэгчээр 30 жил 20 жил гэл ингээд ажиллана гэдэг чинь тэр ажил дээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа. Тэгээ ажлаа одоо яг үлгэр жишээчээр хийж байгаа. Яг одоо энэ залуу багш нар гэл тэгэхэд дандаа л одоо долгор багш, Тарвж багшаас бид нар үлгэр дуурайл авдаг байсан, одоо имээдэг байсан. Одоо бид нарыг одоо багш болгож үдий зэрэгтэй хүмүүжүүлсэн гэж багш нар дандаа сайхнаар дурсдаг л да. Багшны арга туслахыг хөгжүүлэх, авиас үлгийг нэмэгдүүлэхдээ бид хоёр хамтарч ажилладаг байна. Хичээлд нэгсэн, зөвлөгөө өгнө. Нээлттэй хичээл олон явуулна. Нээлттэй хичээлээс чинь багш өөр нэм суралцсан шүү дээ. Нээлттэй хичээлийг явуулснаар 7 хоногт бид хоёр 12 цаг хичээл зөө. Нээлттэй хичээлд концепт ялгаруулна. Хичээл даалт ялгаруулна. Заахаргыг туршлагын дэлгэрүүлнэ. За та одоо энэ нам эвлэлийн одоо эмэгтэйчүүдийн байгууллагын сонгуульт ажлыг олон жил хийсэн.
Тэгээ одоо энэ байгууллагуудынхаа одоо их хурл төлөөлөгчөөр явж ирсэн үү? Явж байсан. Монголын хувьсгал залуучуудын эвлийн 12 дугаар хурлд явсан. Монгол Ардын хувьсгалт намын 24 дугаар хурлд явсан. Сэтгүүлчдийн их хурлд явсан. За. Хүүхэд залуучууд хүүхэд төгжил Үндэсний гэдэг улсын том зөвлөгөөнд оролцож энэ төр дээр үг хэлж байлаа бас болов. Таны тэр хэлсэн үг чинь ер нь улс орон даяар нэг хэсэг нэлээд шууган тарьсан шүү дээ. Улсууд өмнөлтөр энийг шоолж байсан юм уу яаж байсан юм бэ? Баяр хүргэж яахгүй юу? Та тэр эвлэлийн их хуралд явахдаа бас их сонин түүх ярьдгийн бэ нэлээ шүү дээ. Тэрийг яриач эвлэлийн хуралд явахдаа яаж явж исэн гэлээ. Морин өртөөгөр явж исэн гэдэг байгаа юу? Морин өртөөгөр машин дээр тэгт чуудан гэж байхгүй. Энэ болгоны уулан дээр морин сэлчээд тэгээд аймгийн төвд очиж хуралд явах эмэгтэй галширх байсан 2 эмэгтэй. Байн гурвуулаа тэр тайныг эргээд нэг том гэрвэ. Тэнд онцолч бидний. Тэгсэн шөнө пяса гэнэ. Юм хацруулаад ярь чархуулаад бүр хөгсөн шүү дээ. Тэгээд багштай хэлсэн шүү. Тэрнтэй яаж хатарх вэ гэсэн. Хэрлэнд орчих тэгэж гөрөл. Тэгээд хэрлэндгүй очиороод тэгээд энэ гайгүй болсон. Ярь шархан зүгээр болсон. За. Мохоо амтмаа л. Та одоогийнхоор одоо энэ сонгуул гэж ярьж штэ тий. Та депутатаар ер нь сонгогдож байсан. Аймаг сумын депутатаар сонгогдож байсан. За. Тэгэд олон хүнтэй өрсөлдөж байв уу сонгуульд? Үгүй өрсөлдөх юм байхгүй шүү дээ. Ажил мэргэжлэр нь шалгаруулаад байна. Нэрэ тэр үе тэгдэл байсан л да. Одоо ажил мэргэжлэрнээ тэргүүний хүнийг сонгоод энэ хүнийг депутатаар сонгоно гэдэг. Тэгээд ардам саналаагүйд. Тэгээд тэр чинь бас нэг сар орчим айл болгонд ингээд зургийг тавина те. Тэгээ одоо ийм хүн одоо манай депутат болж байгаа юм байна гэдэгтээ танилцаад тэр хүний ажил үйлсийн талаар бас танилцуулга хэлнэ. Тэгээ сонгуул болох өдөр чинь одоо хүмүүс саналаа өгөөд ер нь тухайн үеийн сонгуулийн эрх зүйл 99%-аар одоо тим одоо аймгийн сумын гэдэг юм уу ардын хурлын депутатаар сонгогдлоо гэдэл тэгдэг байсан шүү дээ. Одоогийнх чиг өрсөлдөж элдв юм болохгүй шүү дээ. Ажлын амжилтаар нь дүүн. Тийм. Тэгэл тухайн үед одоо энэ хүмүүс одоо энэ салбартаа энэ байгууллагатаа одоо тэргүүний хүмүүс энэ хүмүүсийг одоо даган дуурайж үлгэрлэх ёстой. Тэгээ энэ хүмүүс одоо тэр нам засагт одоо асуудлаа танилцуулж асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн чадвартай хүмүүс гэдэг утгаар л сонгодог байсан тийм ээ. Одоо тэгээд энэ сонгуул бол бас нэг бодлын одоо ингээд олон хүн дотроос сонгож байгаа юм шиг боловч бас зарим нь танд бол хэцүү санагддаг. Одоо тэмдэж байна. Эм хөрсөлтөө. Одоо ингээд бидний оюутан байхад энэ төр ингээд сурагч байхад чинь 18 дугаар зуун за 18 байгаад 19 дугаар зууны ихэнх үе дунд үе гэж ярихад одоо асар холын юмыг ярьж байгаа юм шиг санагддаг байсан байхгүй юу? Тэгэхэд одоо ингээд 21 дугаар зуун гараад аль хэдийн 4/1 нь одоо ингээд бас өнгөрчлөө. Тэгэхээр одоо энэ 21 дугаар зууныхны хувьд бол 20 дугаар зуун гэж ярихад бас л их алсын юм ярьж байгаа юм шиг санагдах нь байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ үед одоо энэ 2 зууныг дамжин амьдарч байгаа, 2 нийгмийг дамжин амьдарч байгаа. Таны хувьд одоо бидний хувьд бол бас их юм гоё сонирхолтой сайхан үед амьдарч байна. Одоо улс орны хөгжил сайхан болж байгаа харах сайхан л байна, тийм ээ. 20 дугаар зууны боловсролын хөгжилт бодтой хувийн нэмэр улс 10 жилийн сургуулийн талаар тавьчих ярмаар байна. За тийм болно. Манай сургууль чинь 1923 онд 25 хүүхэдтэй. Эрдэм намайг эхэлж байсан. Харин нэрийг тогтдоггүй хан дууг гэртээ. Голонтоор газар дэнгэртээ албатай гэртээ суугаад хичээлээ хийдэг. Тэгээд 25 сурагч чинь онцгой хүмүүс байж. Улсын баатар Хэдрийн гонгор. Улсын ууган гавьяатагч орлогийн далгч. Улсын ууган гавьяатны нэг соёлын гавьяат зэтгэлэн сэндийн дамжил. Монголын байнгын байгууллагын нэртэй зэтгэлтэн гончгийн төвдөр нэмжил. Далха ханы дүүрж
хоёр дөрж байсан. Балингийн шигдэрж үгээсэн одоо төр нийгэмд төшигтэй тулхтай боловсон хүчнүүд манай тэр 25 сурагчаас төрж байсан байна. Гайхалтай. За тэгчээд манай сургуулийн урлаг, сурдлага, спорт гурваараа улсад дээгүүр байртай байсан сургууль. Урлагаар бол одоо пианрын бүрийн хөдөлгөөч тавиад танаа авч нь одоо тэрэн донд орой хангинуулж улс орны хөгжлийг дуудлага өгч байдаг юм байлаач. Улсын зэрэгний пианрын хөдөлгөөч Бадлам Цэрэн. Тий. За үлээр найрал хөгжмийн тавьжраад хүн байна. Мандлын хөдөөчин Лувсангийн мөнгөнд авч 40 мандлын суулгана. 80 гитар ажиллана. Сургууль гайхалтай байж манай сургууль. За Их очир багшийн үед бол урлагийн амжилт бол нэгдүгээр сургуулийн бас мэдэн явж байсан баг тийм ээ. их очир намбай бөгчөр гэж гайхалтай хүн байсан. За сурлагаараа бол манай сургууль аймагта авруулна. За улсад суур боловсролын сургуультаар олон жил амжилт гаргасан гэж чанарын алтан медаль хүртсэн. Тэр бол одоо түүхэнд дурсагдах амжилт гэж бодож байна. За спортоор бол манай сургууль бас мундаг. 94 гэж асар олон шилдэг тамирчтай бэлтгэж орсон. Улсын 2 дахь бүтээлч багшаас ялгарч байсан. Тэгэл та анхны бүтээлч багш гал төмөр багшийг гижсэн тий. Тэгээд хоёр дахь нь дүүрээр нь чинь. Тэгэхээр бүр улсын хэмжээнд энэ хоёр маань улсын чанартай улсын хувьд гэдэг юм. Хэмжээнд онц сурлагчийн алтан медаль гэж анх удаа өгөхөд хэн Баатар аймгийн засаг дарга Баатар Лувсангийн ожгоош сэдийн хэн мэтэр авчуулаа. За урлагаар бол алтан авч нөгөө намжийн алтан цаг төшөөлж байлаа да. За хөтлөх урлагаар энэ давдарч байгаль маш одоо өдөртөө улсад шалгарахаар болсон байна. Тэр үедээ бол их оюунлаг мундаг хөвчөөс. За урлаг тэр, сурлага тэр, спорт тэр. Сурагчид дотроос Мэйгомби амбагыг яхан тодруулъя. Амбаг 72 оны 10 байнгут Тэвний ламдантгийн ангид таруу төгссөн. Онцлогтон байлаа. Тэгээд одоо амбаг бол уламжилт ангаах ухаан, орчин үеийн ангаах ухаан, хослолмод ангаах ухаанаар дэлхийг засаглах дайны ажил хийж байгаа. Маш их одоо өрөвдөлтөй ажиллаж байгаа. Нобелийн шагнал гордож байгаа шүү би дотроо бол. Хөдөлмөрийн Баатар, төрийн сойрхос, техник авчаад байгаа тий. Үнэхээр шинэ онол бүтээл гаргасан хүн шүү амбаг багш маань. Дэлхийг мороор засагласан хүн бол Чингис хаан байгаа. Ангаах ухаан, хослолмод ангаах ухаанаар дэлхийг засаглах тийм зэнтэн төрчгөө хүн бол Мэйгомби амбаг байгаа. Тий. Энийг одоо тэр засаг анхаарч Монголоос манай сургуулийн Ачын Бадарчин туяа Мэйгомби амбаг хоёр анх удаа Монголоос анх удаа гарант доктор чигт авчихсан шүү дээ. Бүтээлэн дэлхийн төвшин хүнд олгодог. Тэр шагналыг манай хоёр анх удаа авчихсан байна. Тэгээд ярих замгүй. Тэр хавьяатнууд. Тий одоо та одоо шавнараа дурсыг гэвэл одоо тэр олон зуун шавьяас тэр хөхнөмөн дотор одоо манай сургуулийн бүх гавьяат эрдэм цатнууд байгаа шүү. Багш та чинь сургуулийнхаа энэ ойн номуудын одоо гол бүтээч байсан. Би чинь сургуулийн 50 биш 40 50 60 70 80 жил ойн хамшийн дарга байсан. Тэгээд
тэр ойнуудын тухай тав жоохон бяцхан номл гэдэг байсан л да. Гаргаж байсан. Тэдний бий л да одоо. Харуулбал дэлгэг тавих юм их байна надад. За одоо манай багшийн гол одоо имиж гэдэг юм уу одоо тарвжив багш гэж бодоход хүний сэтгэлд хамгийн ойрхон буудаг нэг зүйл бол таны энэ малгай. За энэ малгайн дээрх бас соёмп байна. Тэгээд энэ сарвчтай малгайг та ер нь хизээнээс ингэж өмсдөг болсон юм. Сарвчтай малгайг бараг хөөхд байхаас өмсөв. Залуу наснд бол тож өмсөж байгаа. Тэ. Тэгээд шилээ өмсөж байсан. Тэгээд бас толгойн нүцгэн тарваа нэртэй байсан шүү. Тодорхой малгайтай тарваа, толгойн нүцгэн тарваа. Энэ төрөл нэртэй байсан. Ер нь ингээд таны зурган дээрээс харахад хэрвээ малгайгүй байх юм бол дандаа л юм богинохон халимаг өстэй ийм л байдаг. Тэгээд толгой нүцгэн гэж нэр авсан юм уу та? Толгойн нүцгэн тарваа. Толгойн нүцгэн яв. Өвөлч. Өвөлч гэсэн бас толгой нүцгэн. Би тэгээд Тэмүүжинд 3 жил ажилласан байхгүй. Тэгээд толгойн нүцгэн явж ихэ өлдөг нэг удаа. Энэ соём бас малгайн дээр зүүдэг юм байна. Монгол гэдэг ч одоо адууны тэнгэрт морин сүлттэй. Өөрмөс сайхан орон шүү дээ. Морин сүлттэй толгой дээрээ залаад. Энийг харсан хүн ч гэсэн бас л нэг ухаарлыг авч л байх ёстой юм байгаа юм тийм ээ. За одоо тэгээд тандаа маш их баярлалаа. Энэ өндөр насыг наслаад ингээд оюун ухаан, ой тогтоол цэлмэг одоо хүнийг ингэж овог нэртэй ярих маш одоо зөв юм бэ гэдгийг би танаас сурсан шүү. Одоо тэг энэ тэнд бас нэг юм бичиж тэмдэглэгч байдаг юм уу юм ярихад хүнийг заавал овогтой бүтэн хэлэх дуртай. Энэ бол үнэхээр одоо сайхан. Тэгээд та одоо ингээл айл тэр одоо анх зааж яасан багш нараа цуг сурж яасан хүүхдүүдээ тэгээд сүүлд ингээл шавнараа ажиллаж яасан багш нарыг гээл тэгэхэд ерөөсөө ингээл овогтой нэртэй ингээд хэлж яадаг. Энэ үнэхээр бас гайхалтай хүн болгонд заяахгүй юм ховор сайхан оюун ухаан танд заяасан гэдэгт одоо хинч эргэлзэхгүй. Тэгээд одоо та мань ингээд энэ олон амьдралынхаа салбарынхаа түүхийг ингээд хойч залуу үедээ яриад ингээд сууж ийн гэдэг бол сайхан байна. Тэгээ та ер нь одоогийн энэ залуу багш нарт за зөвхөн багш гэдэх юм байхгүй ер нь энэ залуу уст одоо энэ хүмүүст хандаж ер нь юу гэж захиж хэлмээр вэ? За өөрөө тархиал өгж хэлж байгаа шүү дээ. Уул аваагаа ухаж эрдэс байлгаа төлмөж байхаар өөрөө тархиа ухаж улсарнаа хөгжүүлэхэд тэнтэй үнтэй хувийн нэмэр оруулаа гэж. Тэгээд Монгол хүний 9 эрдэмэг Чингис хаан тодорхойлсон байгаа. Тэрний хэлээд дуусгая да. За. Монгол хүний 9 эрдэм. Одоо энэ Чингисийн зургийг тавьчаад сургаалыг ярихгүй шүү дээ. Бусдын зовлон би сэтгэлээрээ мэдэрч баалцж байна. Буруу төслүүгээр хэрхвч үйл яв. Одод нягтлах ухаанаа улам наривчилж байна. Бузар эдийн цогтөрөн үлжив. Бүх хүнийг ажил тэгшэр хүндэж байна. Буруугаа ойлгож ичих хэмээх мэдрэмжтэй яв. Устын эдвэлэгт битий шун. Бусар магийг засах зориг битий чантар. Бусчиж болтыг өхөвч өдвөсэ. Энэ 9 эрдэм нэгэн бие тэгсрэн бүрдвэс. Маш оюунлаг. Ухаалаг нэгүүлсэнгүй өгөөмөр хүнлэг болё. Энэ 9 эрдмийг үеийн үед, үрийн үрд өвлүүлэн дамжуул сургаарай гэж Чингис хаан ягсан байна. Энэ сургаалыг одоо залуу үед өвлүүлж эзэмшүүл шаардлагатай байна гэж бодоод хөлтэй залуусан бол аймаг сумаар яваад Чингисийн сургаалыг ярьж л баймаар. Тэр үнэхээр энэ 9 сургаал дотор бол ерөөсөө яг л одоо зөв хүн байх тийм ээ сайн сайхан амьдрах бүхэл одоо зүйлийг багтаасан ийм сайхан сургаал юм. Энэ сайхан юмыг одоо бид нар ингээд нэг энгийн юм шиг бодож ч гэдгийг юм уу нэг ийм юм байдаг ч гэдгийг юм уу ийм хандлагаар хандаад
тэгээд нөгөө наад захын юмыг мэдэхгүй ээж цаад захын юм руу тэмүүлээд байна даа л гэж бас бодогдоод идэгин. Үнэхээр одоо энэ сургаалыг бас түгээн дэлгэрүүлэхэд энэ төлөө бас ажиллах гэдгийг юм одоо хүмүүсийг уриалахад бас хувь нэмэр оруулъя гэж таны өмнө бас хэлье. За баярлалаа. Тий. За 20 дугаар зууны мэрэгчлэнүүд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. За бидний урилгыг хүлээн авч оролцсон Монгол Улсын гавьяат багш Аюушийн Тарвжав тандаа эрүүлийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө дараагийн одоо нэвтрүүлэгт дараагийн одоо ном гаргаж одоо залуустаа сургаалаа хайрлж урт насалж удаан жаргахын өрөөлийг дандаа хүргье. За нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Үгийн эд шидийг түгээж үйлсэн эд хавыг бичрүүлдэг багшийн мэрэгжил үнцэнтэй. Сэтгэлийн далдав хаарлыг илчилж, бодлын хүчийг дэлгэрүүлдэг Монгол хүний мөн чанар эв зүйтэй. Тарвж багшийн тухай эрдний танилуд нь моринд гарамгайг шагшин. Эрхэм нөхд нь цэцэн цэлмгийн дурсан. Үр хүүхэд нь чин сэтгэлтэйд нь бахарх нь олон шавнар нь ухаанаар нь гайхуулна. Үгэн цэцэн сэлмэг санан эрс шулуун үйлсэн төлөв дарав буурл багш Аюушийн Тарвжавын өрөөлөөр ард олноо ивэй. Монгол хүмүүрийн санаа тэгш үйлс дардан байг.